Монголоос холбогдож байна. Бяхар Чалбоогийн амар заяа Паундер оюуны 2 дугаар зэрэгтэй. За супержамп сургалтайгаа учирснаар болоод үнэхээр өөрийгөө олж таньж одоо ярих ур чадвар, өөртөө итгэх итгэл одоо энэ бүгдээс болоод суралцаад одоо өөрийгөө олж таниад өнөөдөр одоо Паундер оюуны 2 дугаар зэргийн дасгалжуулагч болоод дэлхийн тайзандаа одоо 2 удаа нэгд орж ингэж одоо үгээ хийж байгаадаа маш их талархалтай байна. Тэгээд супержамп сургалтанд 2023 оны 11 сарын 16-нд Мөнх Чимэг багшийнхаа супержампын сайхан 8 гайхалтай сайхан 8 дасгалтай уучраад тэгээ өөртөө одоо энэ одоо хувь хүний хөгжил буюу өөртөө ярих ур чадвар, өөртөө итгэх итгэлийг олж суралцаж авнаа гэд орж ирсэн. Тэгээд одоо энэ цагаас хойш өөрийгөө одоо эргээ харахад бол ярих ур чадвар минь одоо өдрөөс өдөр сайжирж одоо энэ сайхан хамт олон дотор эерэг сайхан энергитэй энэ сайхан хамт олонд орсондоо маш их туйлын их баяртай байгаа. Тэгээд саяхан шиг би энэ юу нөгөө нэг Монголд 1 сарын 10-ны Копита өглөөний цайтай Копита уулзалтанд илтгэгчээр оролцсон. Гэхдээ би илтгэгчээр оролцохдоо айдас маш ихтэй байсан. Тэгээд айдасаа бол одоо нүүр тулгарч одоо яг ингээд тэрийгээ даваад гараад ингээд үгээ бүрэн хилээд буугаад ирсэндээ маш их талархалтай байгаа. Тэгээд үнэхээр супержамп сургалтыг ингэж олж өөртөө ингээд одоо хувийнхаа хөгжилдөө анхаарч өөрийнхөө дотор нарыг асааж энэ сайхан сургалтандаа ингээд суугаад өөртөө ийм одоо хөрөнгө оруулалт хийсэндээ маш их туйлын их баяртай байгаа. Тэгээд одоо Монголд ирээд удаагүй байгаа болохоор одоо үүнээс цаашаа супержамп сургалтаасаа одоо аль болохоор салахгүй энэндээ одоо өшөө олон паундер амбансаатруудыг одоо төрүүлсэн байгаагаар өөрийгөө харж байгаа. Тэгээд одоо ямар ч байсан сургалтынхаа эд шидийг одоо олон түмэндээ одоо аль болохоор олон сайхан нарыг гаргаж олон сайхан гэрлийг гэрэлтүүлж сурсан мэдснийгаа одоо хамтдаа сайхан өсөж хөгжээ. Одоо багш нараасаа найз нөхдөөсөө за одоо энэ сайхан хамт олноосоо одоо эхийг сурж байгаагаа одоо сайхан цацруулж явъя гэж бодож байгаа. Тэгээд одоо Монголд одоо үүсгэн байгуулж оруулж өгсөн Саруул багштай, өөрийн хайртай Чимэгхэн багштай, за юу супержампынхаа үүсгэн байгуулагч Давгүн багш, Питер Силкэн, Роберт Па багштай бүгдэнд нь хайртай шүү, талархъя. Минутандаа шахаж ярих гээд ерөөс амар хурдан бас явах ингэжтэй. Тэгээд үнэхээр хайртай шүү. Та бүгдээ энэ сайхан гоё одоо зүрх сэтгэлийн боловсрал гэдэг те хүний нөгөө бие сэтгэл юу лээ нөө харснаас харсанд нүднээс юу сэтгэлээ сэтгэл юу за ингээд бүр сандраа сүйдэл бүх юм хойлоод хотгочлаа ингээд та нартай маш их хайртай шүү, талархлаа. Здравствуйте, меня зовут Бяхар Чалбоогийн амар заяа. Я фаундер интеллект-тренер 2 ранга. Я в Монголию вернулась из Австралии осенью, сейчас проживаю в городе Тархан. Очень рада, потому что уже 2 раз выхожу на эту мировую сцену и имею возможность сказать свои слова. 16 ноября 2023 года я впервые приняла участие в обучении у моего наставника Мөнх Чимэг и познакомилась с удивительными 8 упражнениями суперджамп, которые помогают глубже познать самого себя. Искренне рада и благодарна, что стала частью этой прекрасной команды суперджамп. Изначально я пришла на обучение, чтобы поработать над личным развитием, улучшить навыки публичной речи и обрести уверенность в себе. А раньше мне было трудно полно и ясно выразить свои мысли. Сегодня я чувствую, как моя уверенность и умение говорить растут с каждым днем и положительно влияет не только на меня, но на мое окружение. 10 января этого года в Улан-Баторе я выступала в качестве спикера на утренней встрече суперджамп. Я очень волновалась, но смогла посмотреть в глаза своему страху и успешно завершить свое выступление. В первую очередь хочу выразить огромную благодарность моему дорогому наставнику Мөнх Чимэг, который научил нас, как посеять это ценное зерно.
Мне очень приятно видеть всех вас на этой мировой сцене. Вы настоящие лидеры, которые личным примером вдохновляете и ведете за собой. Также выражаю искреннюю благодарность основателям проекта Суперджампа Владимиру Долганю, Петру Силкину, Роберту Ра, а также Сарол, которая внедрила этот тренинг в Монголии. Очень вами горжусь и благодарю вас.